Цаана орно. За явна. За та бүхэндээ ярилцъя булангаараа дамжуулан бид хоёрын удаад стрессийн эерэг тал гэдэг номыг сонгон авлаа. За энэ номынхаа талаар товчхон мэдээлэл хүргэхэд хүн болгоно стрессээр маш их бие талаа сэтгэл зүйн хувьд сөрөг нөлөөтэй гэж боддог. Гэтэл яг үндэ энэ ном дээр болохоор стресснэрээ ямар эерэг давуу талуудтай стрессийг хэрхэн даван гарч туулахын гэдэг ер нь арга замууд, аргачлалууд ихээр зааж өгсөн байдаг. Тэгээ нийтдээ 6 бүлэг хуудастай тий. За тэгээд ер нь бол хамгийн эхлээд бол яг стресс гэдгийг хэрвээ стресссэн л бол хүнийгээ нөгөө нэг мэдээд би стресстэй байгаа юм байна гэдгийг мэдсэний дараа хүлээн зөвшөөрөх гэдэг нэг процесс хамгийн түрүүнд гарч ирж байгаа тий. За тэгээд үүний дараа болохоор нөгөө сэтгэлгээгээ өөрчилнө. Стресс гэдгийг арай өөр талаас нь хандах буюу одоо сөрөг талын эсрэг тал нь эерэг тал гэж байгаа шүү дээ. Эргээр харж эхэлнэ гэсэн үг. За тэгээ энийгээ эерэг болгож хувиргаж сурах гэсэн ийм процессыг ер нь бол явагддаг. За тэгэхээр зэрэг яаж нөгөө стрессээ хүлээн зөвшөөрөх вэ гэдэг дээр илүү мэдээлэл өгөх юм бол хоёлаа. Энэ ном дээр болохоор ийм дасгал ажил байд юм билээ. Тэгээд энийг ер нь хүн болгон хийгээ сурчвал ер нь зүгээр гэсэн юу байлаа. Тэгээд энийг би болохоор өөрөө яг бодит амьдрал дээрээ хэрэгжүүлж утсан. Тэгээ яг хэрэгжүүлэх явцад бол нөө яг эерэг дүнгуудыг гарч байгаа. Энэ нь болохоор ямар дасгал ажил вэ гэх нэгдүгээр сая заяагийн хэлснээр стрессээ мэдээж хүлээн зөвшөөрөх. Хоёрдугаар тэр стрессийг өөрийнхөө хамгийн чухалчилж үздэг зүйлтэй адилтгаж авах. Гуравт нь болохоор одоо яг стресст орчлоо. Тэгээ би одоо хүсэл зорилготой ер нь одоо хүрэхэд яг одоо ямар алхам хийж болох вэ гэдэг ингээд 3 ийм дасгал ажил байгаа. Тэгээ яг ингээд хувиргаад аваад үтсэх юм бол нөгөө стрессийнхаа эерэг талыг яг олж харах боломжтой байгаа байхгүй. За үүн дээр болохоор нэг бодит жишээг энэ ном дээр оруулсан байлээ. Энэ нь болохоор эхнэр нөхөр хоёр одоо зээ охин төрөж байгаа. Тэгээд тэр нь очихын тулд нөгөө онгоцоор явах шаардлагатай. Тэгээд тэр гэр бүлийн хувьд бол онгоцоор явна гэдэг айгүй стресстэй тийм дарамттай хэцүү байдаг учраас тэгээд энийг бидний хамгийн том зорилго бол зээ охиноо харах гэж байгаа болохоор энэ онгоцоод суугаад энийг даван гарахаас өөр аргагүй гэд хоорондоо ингээ ярилцаад нөгөө эрүүл мэндийн шалтгаантай болохоор хүчил төрөгчийн аппарат байнга онгоцон суух болгонд авч явна гэдэг бол тэр хүнд оврын зүйл маш хэцүү. Тэгээ энэ жишээнээс харахад бол стрессээ саяны 3 дарахын хачаар хувиргаж чадаж онгоцонд ер нь бол тэр мөчөөс хойшоо ер нь удаадаараа ингээд стрессээ даван гарч чадсанаар маш эргээр одоо онгоцон цохыг хүлээн авч чаддаг болсон тийм жишээ байхгүй. Тэгэхээр ер нь бол стрессээ хүлээн зөвшөөрөөд тэгээд стрессийг хувиргахад хамгийн чухал зүйл гэх юм бол бид нөгөө нэг цаадлын зорилго маань юу вэ гэдгийг мартчихдаг тий. Тэнгүүл саяны жишээн дээрээс болохоор зэрэг тэр хоёр хүний маань зорилго нь бол зээгээ харах шүү дээ гэдэг дээр юун дээр төвлөрөх вэ гэдэг нь айгүй чухал юм билээ. Тэгээд яг оч зээ дээр очихын тулд шүү дээ гэдэг зорилго дээрээ төвлөрөөд ирэхээр арай ингээд тайвшраад тэгээд тэрийгээ жоохон ингээд мартагнуулаад стрессээ даван туулахын тулд эхнэр нөхөр хоёр хоорондоо өдрийн турш нислэгийн турш ингээд ярилцаад тэгснээрээ зэрэг энэ бүхний даван тулж байгаа гардаг те. Тийм болохоор энэ дасгал ажил миний хувьд ч тэр одоо энэ ном болохоор зүгээр нэг юм өгүүлэмж маяг юм биш. Дандаа нөө судалгаа, шинжилгээ, лабораторийн туршилт гэдэг юм тий. Ийм бодит зүйл дээр үндэслэн ном болохоор одоо энэтэй нөгөө үгүй энэ биштэй гэж маргах ямар ч үндэслэхгүй байгаа байхгүй. Тэгээ би бас хэрэгжүүлж үзсэн надад болохоор үр дүнгээ өгсөн. Тэгээ өгч байгаа. Тийм болохоор энэ 3 жишээг одоо бодит амьдрал дээр хэрэгжүүлээд үзвэл их үр дүнтэй санагдсан. За тэгээ нөгөө нэг хүн угаасаа өдөр тутамдаа байнгын стресстэх нь ойлгомжтой. Гэхдээ бүр өдөрт 5 удаа ч юм уу тий 2 3 удаа стресслээ гэхэд бүгднгийн одоо ингээд хувиргаал тий эргээр хараад ах боломж яахгүй гэж байгаа. Гэхдээ хамгийн том одоо чамайг стресстүүлээд байгаа тэр зүйлээгээ дээрээ яг энэ нөгөө хувиргах эргээр харах гэдэг сэтгэлгээнүүдийг суулгаж чадах юм бол өөрийнхөө биеийг өвтөхөөс сэтгэл зүйн гутралаас сэргийлэх юм боломжтой гэдгийг бол Стэнфордын их сургуулиуд бусад бүхд одоо нөгөө сургуулиудын судалгаагаар бол харуулсан байгаад байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор зэрэг бидэд стрессийг одоо стресс гарах буюу хамгийн нөгөө хүнд хэцүү үйл явдлууд тохиолддог цаг мөчүүд эдэн шүү дээ. За осолд орох, за эсвэл нөгөө ойр дотныхоо хүнийг алдах гэх мэт ажил төрлөөсөө одоо нөгөө нэг тараараа унгах гэдэг ч юм уу те. Энэ бүх зүйлүүдийг хэрхэн яаж даван туулах вэ гэхээр
стрессийн нэг давуу тал нь гэх юм бол хэрвээ бид нэр үүнийг хуургаж чадах юм бол хамгийн одоо нэг тархийг өндөр цэгт нь хүргэж ажилуулж чаддаг ийм давуу талтай гэж гарч байгаа юм. Нөгөө талаасаа болохоор зэрэг ийм хүнд нэг бэрхшээлтэй зүйлүүдээс бол даван тулахын тулд хүмүүс ингээ хоёр алхмыг хийд юм байна л да. Нэгдүгээр гэх юм бол өөрийгөө ингээд ганцаардуулаад тусгаарлаж эхэлдэг, нийгмээс тусгаарладаг. Тэгэнгүүт энэ дээр авах арга хэмжээ нь юу байдаг вэ гэхээр өөрийгөө нийгмийн нэг бүлэг хэсэг буюу хүмүүс нөгөө нэг тусалж эхэлснээрээ яадаг вэ гэхээр маш тийм хүн өөртөө ихтэй, тэгээ потенциалыгаа олж хардаг. Тэрнээсээ баяр баясгалыг мэдрээд ирэхээрээ илүү амьдрал нь утга учиртай болж ирдэг гинэ. Тийм учраас Америкийн нэгдсэн улсад нөгөө нэг маш олон төрлийн тийм төрийн бус байгууллагууд за одоо магадгүй ойр дотныхоо хүнийг алдсан нэг зорилготой, нэг одоо зовлонтой, бэрхшээлтэй хүмүүс цуглаад тэгээд энэ зовлонгоо хуваалцах нь тэр одоо процессыг нэмгэлж өгдөг гэдгийг маш сайхнаар тайлбарлсан байгаа юм. За нөгөө талдаа болохоор зэрэг энэ өсвөр насны хүүхдүүд хамгийн одоо нэг дүүргийн ядуу буруу хүүхдүүдийг болохоор цуглуулад тухайн хүмүүсийг төрийн тусламжийн тулд заавар зөвлөгөө өгөхөөр ажилуулдаг гинэ бас. Тэгээд ирэхээр зэрэг хүмүүс нөгөө талархсан сэтгэлээ илэрхийлэхээр ямар гоё юм бэ гэдэг мэдрэмжийг аваад тухайн хүүхдүүд маань бол маш эргээр өөрчлөгддөг тухай бас гарч байсан. За нөгөө талдаа болохоор зэрэг бид нэр өөрийгөө нийгмийн нэг бүлэг хэсэг гэж яриад нь шүү дээ. Тэгэхээр зэрэг яг ийм ижил төрлийн тийм бүлэгмүүдэд бас элсэх нь ганцаар талаас биш олонний дунд байгаа гэдгийг бас ингээд оруулж өгөх нь аюул чухал байдаг гэсэн мессежүүдийг өгч байна. Яг энэ дээр цор ганцаараа яг ийм нөхцөл байдалтай тулгараагүй надаас гадна одоо хин нэгний дотн хин нэгнээ алдсан ч юм уу энэ осол аваар гэмтэлд учирсан одоо энэ улсын хаа нэгтэй ч юм уу ер нь байдаг шүү. Тэгээд бид нөр хамтдаа энийг даван туулж ер нь чадна гэдэг ч юм уу ийм хүсэл зорилгыг энэнийг даваад гарна гэсэн тийм юг бодлыг одоо хүмүүст өгд юм байна л да тий. Тэгээ энэ дээр яг нэг жишээ гэх юм бол хоёлаа яг нэг авуудаа алдсан тий. Гэхдээ энэ талаар ерөөсөө огт ярьж байгаагүй жил гаруй хугацаанд ер нь бол хамт байсан. Тэгээ түрээсийн байр хайж авч ягаад нэг нь эхлээд яг аавынхаа алдсан тухай түүхээ яриад тий. Тэгээд үүний дараагаар болохоор нөгөө эмэгтэй маань бас яг энэ түүхээ ярьж байгаа. Тэгээ энэ хоёр ялцчихж ягаад ойр дотныхоо хүмүүсийг алдсан тийм нэг бүлэгмийг үсгээд тэгээд энэ хүмүүсийг цуглуулад оройд динер парти гэж хийгээд тэгээ энүүгээрээ бид тухайн хүмүүс маань одоо энэ хэцүү бусдад ярьж чадахгүй зүйлүүдээ илүү зовлон нэгтэй хүмүүстэй ирээд тэгэхээр ингэ нэмгэлж өгдөгөө гэсэн тийм арга хэмжээнүүдийг бас олон улсын хэмжээнд авч ажилт юм байна. Тий. Одоо гих мэтлэнгээр энэ ном дээр одоо бодит одоо үйл явдлаас болсон ч юм уу те ингээд энэ хүмүүсийг олж одоо судлаад зарим одоо амьтууд дээр хүртэл айгүй их туршилтууд хийгээ те стресс яагаад эрэг тал байж болох юм гэдгийг ингээд баримт нотлогоотойгоор судалсан байгаа. Тэр бүхэл одоо жирэмсэн ээжүүдийг хүртэл стресстэд одоо ураг энэ одоо тархины бүцэц ажиллагаа айгүй хурдцтай тий байдаг гэдгийг бас судлаад нотлцсон байгаа. Тэгээд энийг одоо яаж бас нөө хуурах нь бас сонирхолтой байгаа байхгүй тий. Одоо бид нар чинь болохоор ингээл жирэмсэн үедээ тайван байх хэрэгтэй стресстэй ч болтгоо гэж ярьдаг шүү дээ. Тэгсэн чи энэ амар сонирхолтой үнцэг байсан тий. Яг тэгвэл нөгөө нэг ураг өөрөө эртнээс энэ стресстэй танилцаад энийг ингээд даван туулах процесстэй танилцаад тэгэл хэдийнэ энэ стрессийн дархлаатай болчдөг юм байна л та. Тэгээ тийм учраас нөгөө нэг эрт өөрөө ингээд стресстэй танилцж илнаа гэдг нь нэг талаар эрэг тал гэдэг ингээд энэ үнцгөр харах нь айгүй чухал байгаа. Одоо нөгөө амьдралыг нөгөө нэг гурвалжин байлаа гэхэд тэрийг яаж дөрвөлжингээр харах уу, бөөрийнхийгээр харах уу гэдэгтээ яг ижил энэ чамд асуудал тохиолдлаа гэхэд энэ айгүй муу юу эсвэл сайн уу гэдэг талаас нь харах гэдэг л тухай ерний номын туршид бүхэл хэсэгтээ гарч байгаа тийм. За тэгээ бас нэг сонирхолтой улс орноор нь авч үзэх юм бол Америкийн нэгдсэн улс ч одоо хөгжмөнгүй орн. Тэгээ эднэрийн хувьд болохоор ер нь стресст ер нь алхам тутамдаа өртдөг. Тэгсэн ер нь айгүй аз жаргалтай амьдардаг гэдэг энэ судалгаанд тэгээд өөр нэг юу хүчиж буй ч юм уу юм жижиг улсыг авч үзсэн судалгаа илээ л дээ. Тэр нь болохоор стресс ер нь нэх ортгүй өртдөггүй ч юм уу ер нь бага стресс өрсөн ч бага байдаг юм болсоор. Тэгсэн чи эсэргээрээ тэд нэр стрессдгүй юм уу стресс байхгүй болохоор ийм
тайван ч юм уу те эсвэл амар аж аргалтай авах та гэд ингээд бүр судлаад үзсэн ч эсэргээрээ тэдний гэмт хэрэг одоо ад чаргалгүй байдал гэдэг юм уу эднэр нь амар өндөр үзүүлэлттэй байсан мөлий. Тэгэхээр одоо стрессийг одоо яагаад эерэг тал нь бэ гэдгийг одоо энэ жирэмсэн их дээр судалсан судалгаа одоо энэ оюутнууд дээр судалсан судалгаа одоо 50-аас 60 одоо тэтгэврт гарч байгаа ахмадууд тийм бүх насныхын төвөрлөд судалсан байлээ. Тэгэхээр стрессийг нөө хуургаж чадах юм бол ер нь дандаа эерэг болох юм биш үү гэсэн санааг л ер нь өгöd байгаа. Тэг улс орноор нь хүртэл судалсан тийм судалгаа бас байл. Тий. Оюутны сурагчдад бас аюу хөөрхөн нэг судалгаа хийсэн шүү дээ. Яг тэр нөө Стэнфорд их сургуулийн судалгаан дээр ажилладаг эмэгтэй маань өөрөө яг анхлан нэгдүгээр курстэй ахтаас судалгаан дээр алдаа гаргаад 1 жилийн турш хийсэн. Тэгээ энийг хэлхүү яах вэ гэж яагаад мэдээж хэлхээс өөр аргагүй болоод яг төслийг удирдахжсэн багш нартай профессорудтай хэлээд тэгээ тэд нар маань болохоор эргээр хүлээж аваад хамтдаа тэр тухайн төслийг нь дахиад жилийн хугацаанд зассан гэж байгаа тийм. Тэгжиж нөө үр дүн зөв гарах шаардлагатай. Тэгээ энэ тухайгаа нөө өөрөө бас яг сургуулийн сурагчид оюутнуудад хэлсэн байгаа даа юм. Тэгэхээр тий оюутнуудтай ирсэн. Тэгээ энийг яагаад хэлсэн түүхэн болохоор нөө тухайн оюутан явж яхад нь тэгээ гудамжинд нэг оюутан эмэгтэй оюутанд харсан юм байна л да. Тэгээд өөр дээр нь очингуудаа нөө сайн байна уу гэж хэлээл шууд уйлал эхэлсэн. Тэгээ та яагаад ийм байнга аж аргалтай байд юм бэ гэд ингээ асуусан. Тэгээд гинт нөгөө чинь цочрдоо тэрний асуусан асуулт юу вэ би одоо байнга аж аргалтай байдгүй штэ гэх хүмүүст болохоор тэгж харагд юм бэ ингээд тэгээд энэ саяны заяаг хэлсэн түүхийг ер нь тэр оюутанда хэлдэг. Тий одоо би одоо ийм алдаа маш том алдаа гаргаж исэн. Гэхдээ би энийг хүмүүстэй хамт ажиллаж исэн, намайг удирч исэн хүмүүстэй хэлээд бид хамтдаа энийг одоо даван туулж гарсан тийм болохоор хүн болгон ер нь алддаг. Тэгээд хүн болгонд ийм стресстэй амар хэцүү мөчөө зөндөө тохиолддог. Тийм болохоор ингээд чамд ч гэсэндээ ийм боломж байгаа гэдэг ч юм уу энэ өнцгөөс нь тэр оюутнуудаа хандаж ингээд ярьсан байна. Тэгээ эндээс нөгөө нэг хамгийн гол нь хуваалцах гэдэг зүйлийг гаргаж ирж байгаа юм. Чи нөгөө стресстэй жолно. Гэхдээ стрессээ хүмүүс нөгөө нэг нуух. Чи стресс нь л өөр бусдад халдаахгүйгээр өөртөө л хадгалах хэрэгтэй гэж бид нэр ойлгодог. Тийм. Тийм хүн болгон цухтаадаг гэд ном дээр гарч байгаа. Гэхдээ яг нөгөө талаас болохоор зэрэг энийг хуваалцах нь айгуу чухал байд юм аа. Гэхдээ мэдээж нэг хин хуваалцгаа гэдэг нь айгуу чухал л да. Тэгээ мэдээж нөгөө нэг Стэнфордын их сургууль болоод бусад бүхэл сургуулиудад хүүхдүүд 1-р курст ороод ирэхээр зэрэг их гацдаг. Тэгээ би чадахгүй байна гэдэг тийм айдсуудаар дүүрэн байдаг. Тэгээд энэ дээр нэг хэлж байгаа жишээ нь болохоор зэрэг хүн болгон яг ижилхэн проблемтэй асуудлуудтай байдаг. Тийм болохоор зэрэг чи бусдаас ингээд бас нэг хайгаад үзээд байх юм бол энийг даван туулах арга мөчүүд их байдаг гэсэн үг. Тэгээд энэ дээр нэг асууж байгаа асуултууд нь гэх юм бол чамд нөгөө стресс тохиолдох юм бол би л энийг ганцаархнаа даван туулаад байна гэж боддгоо. Эсвэл надтай олон төрлийн ийм ижил төстэй асуудлуудтай хүмүүс байгаа даа гэж боддгоо гэсэн айгүй олон төрлийн асуулгууд байдаг. Энэ асуулгуудын танилцаад үнний даваагаар чи хариултуудаа ингээд хилээд авах боломжтой гэхээр зэрэг өөрөө нэг талдаа нөө бүлэг болгон дээр дасгал ажил болоод өгчөж байгаа. Тэнгүүд хэрэг чи нэг өсөндөө би л ганцаархнаа энэ одоо бэрхшээлийг даван туулж байгаа гэж бодох юм бол нөгөө ганцаардлын сэтгэл готрлын чиглэл рүүгээ яваад байна. Магадгүй чамд хариулт нь болохоор ийм олон төрлийн нөгөө нэг бэрхшээлтэй хүмүүсийн нэг нь бий гэж бодох юм бол чи ийм нийтлэг бөгөөд эерэг энэ тал руугаа явж гинэ гэх мэтээр өөрийгөө бас дүгнэх боломжтой байх юм билий. Тийм. Тэгээд энэ дээр сая заяа хэлснээр нөгөө дасгал ажлууд аягүй хийсэн тийм. Ингээд тэр дасгал ажлуудыг бас ажиллаад үзвэл бас сонирхолтой юм билээ. Тийм болохоор илүү нөгөө дэлгэрүүлж өөрснөө ойлгож сонирхож ивэл номоо аваад уншсан зүгээр ах. Тэгээ тийм болохоор өнөөдөр бит хоёр стрессийн эерэг тал номын одоо гол агуулгыг хүргэлээ. Тэгээ битэрийн мэдээж номоос ойлгосон зүйл бол стрессийг яаж хуургаж болох юм, тэг амьдрал дээр яаж хэрэгжүүлж болох юм гэдэг зүйлийг ер нь мэдэж авлаа. Өмнө нь бид бүгдээрийнх нь л ойлгож ирснээр стресс бол ер нь бараг хэнд чирэггүй те стрессээ зайлуулахаар л хоол байж цухтаах хэрэгтэй гэдэг ч юм уу гэдэг маягаар л хүлээж авч ирсэн болохоос энэ номыг уншснаар аюу амаргүй өөр өнцгөөс стрессийг хүлээж авлаа. Тийм болохоор ойлгосон зүйл бас их байлаа. Тэгээ тийм болохоор бүгд сонирхч ивэл номоо авч уншаарай.
Тэгээд бид эдийн нэг талын үнцгийг биш бас нөгөө талын үнцгийг гаргаж ирсэн ном учраас хүн болгонд их сонирхолтой байж магадгүй хүн болгон л угаасаа стресстэй. Гэхдээ энийгээ яаж нөгөө эргээр ашиглаж өөрийнхөө потенциалыг бүр дээд зэгтэн тултал нь ашиглах вэ гэдэг боломж бас өгнө. Стрессийн нөгөө талд нь байгаад байгаа байхгүй. Энэ талаар мэдээж авахыг хүсэх юм бол таад маань өөртөө аваад унших боломжтой. Тийм ээ. Тэгээд бид хоёрын удаагийн дугаартай хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Баяртай.